тэгж ингээ бокс сайн тамирчин тусгайг нэг сайн тамирчин тэднийг ядгаасаа патент шанстай трикс сайн тамирчин байсан. Одоо сэтгэл чанарч яа тийм Тайландд нэг тэнцээ. Бид нэр яг Тайланд 3 сар очиж сүүлийн тулаанаа ихэд тэг сургалтаа игээд сүүлийн тулаан тийм тэр их гой тэнцээ болж байсан. 3 минутаар 5 раунд мэгцийн тулаанаар яг яс зодтолтой тэгээд дууссан чинь ажиллацсан тий. Тэр их гой тэнцээ болж байсан надад их сайн тамирчин. Одоо манай Монголын тамирчдаас гэвэл одоо амар эсгэлэн байна. Амар эсэх мань байна. Тэгээд наран тунгалах цэгийн тусаа амжилттай болсон. Тэгээд нэг хоёр ах байна. Саруулаад байна. Одоо гадаад үеийн тамирчдаас гэвэл за Кеван лээ да. Кеван одоо Анди Сава, Масато, Бокаа одоо сайн тамирчин. Энэ хэдийг л дөрөөд тийс болтой тий. Тэгээд бас сайн гоё тамирчин. Нэгжлийн тулаанууд ороод иж боддог да. Одоо бэлтгэл сургалтыг 70 кг одоо Кеван Болмас гэдэг нэг чичээс байдаг шүү дээ. Одоо тэр хүч эзэгсэн надад бэлтгэл сургалт байлаа да. Өглөө 10 цагаас тэнгүүгээд өдөр 4 цагаас байрцаа хойно бид нар чинь байр бэлтгэл сургалтын том тэмцээний юм зааландаа байлаа. Тэгээд зааландаа байлаа. Зааландаа хоолндоо ижидэл нэг байж та. Тэгээд тэмцээнүүд шууд клубээс алхаад орчин тийм. Манай Мишель том эрдэнэ компани байдаг. Тэмцээ зохиогддог. Одоо хамгийн ойрын тэмцээн гэвэл 4 сарын 12-нд Австралид дэлхийн цомын авах шалралт үзээ байна. Тэгээд тэмцээнүүд наад тардаас байгаа юм билээ. Дэлхийн нэг 10 хэдэн орноор хийж ирсэн тийм. Тэгээд Тайланд, Урагшаа, тэгэхээр Тайланд, Макао, Хонконг, тэгээд Индонез хамгийн гоё улс гэвэл Тайланд ч тийм. Тайланд нь өндөр өгчсөн. Хамгийн сэтгэл хоногчсон тэмцээн оролдоо гэвэл 2009 Азийн тулааны их наадам Кристэ гоё тэмцээн болсон да. Тайланд даяараа том тэмцээн. Тэрнээс зэрлэх гоё тэмцээн. Манай багш ч одоо промотер чинь тэгээд надад камераар бичин зурагч аваад бүх юмыг хийдэг те. Манай кибокс нарийн бичин даа. Бүх юмыг манай багш бэлтгэл сургуулт байсан зүг тэгээд ринг дээр нэг зодж раундны амралтаар ирж нэг юм хэлжээ. Тэгээд буцаад камераар юм бичээл. Тэгээд нэг зураг аваад манай багшаа тэгээд хөлмөс багштай загнуулах юм зөндөө шүү дээ. Тийм ч болохгүй. Тэгээд хүчний юмаа сайн хий. Багшаа нэг хэлдэгтэй их тулж хайцдаг. Олон улсын хэмжээний мастер авахад манай юу ч мангар чанга шүү дээ. Олон улсын хэмжээний норматив Азийн наадмаас 3 удаа медаль авчид олон улсын хэмжээний мастер гэдэг их үнэтэй цадыг авдаг. Энэ цадыг авсандаа бас маш их баяртай байгаа. Манай багш маш их баяртай байгаа. Анх энэ клубд орж ирэхэд би 48 кг таарч ирсэн. Тэгээд одоо 3 жилийн өмнө 2007 3 жилийн өмнө 51 кг. Тэгээд тийм явсаар байгаа одоо 71 кг байдаг чинь да. Энэ манай багш тэгсэн хэлдэг байсан да. 70 кг том тэмцээн болдог. Хүчтэй жингэж багш. Багасаа 70 кг болоод тах гэх. Одоо энэ жингээ бэрэ 70 кг та хүч үзүүлэх гэж байна да. Одоо манай Мишель бокс үеиг одоо ивент тэгж гадагш оролдонд тэмцээсэн тусалдаг 5 эрдэнэ компани агаар гэж захирал байна. Бас Мишель захирал энэ компани захирал байна. Бид нэг одоо байн 3 бэлтгэл сургууль хийгээд байраар хангав. Тэгээд гадагшаад оролдонд тэмцээнд яваа. Юм тэдэнд тусдаг да агаар захирал. Одоо бэлтгэл сургуультай сайн дэлхийн цом тэгээд дэлхийн цомоо тэгээд 6 4 5 сар тэгээд байгаа юм л үү. Нэр тэгээд явчих юм шиг үлээ. Тэгээд бэлтгэл сургуультай сайн багштайгаа хамтарч ажилласан. Энэ одоо дэлхийн цом аврагуудтай амжилттай авахыг хичээнэ.